байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өмнөгов аймгийн хөгжим жүжигний театрын уран бүтээлчид Мэлми Эмийн сайтын хамт олон хамтран сошиал найз цоврал дугаарыг үзэгч та бүхэнд толилуулахад бэлэн болоод байна. Бид өхөн сошиал найзын тэргүүн дугаарт нэг салбарт нэг ажил мэргэжилд зүтгэдэг гэрүүлийн уран бүтээлчдийг урьсан учиртай. За бид өхөн яг одоо хамгийн ихний оролцогчтойгоо уулзахад бэлэн болоод байна. За өдрийн мэнд төргий. Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. За баярлалаа. Эхний тэргүүн дугаарын зочдоо та бүхэндээ танилцуулахад хоёулаа одоо хөгжим тоглодог. Гэхдээ бол одоо орон нутагт уран бүтээлчид яаж амьдардаг вэ? Тэд соёлыг хэрхэн түгээдэг вэ гэдэг онцлогийг харуулах учраас бид өхөн заавал хөгжмийн авьяас биш тал талын тэр урлагийн авьяасыг одоо харуулахыг эрхэм зорилгоо болгож байгаа. Хөгжимчгийн театрын хөгжимчин Түмэн Дэмрэл Саруул Танхил нар оролцож байгаа. За ер нь одоо нэвтрүүлгийн тухай ямар нэг ойлголт авсан уу? Ойлголт ер нь жоохон хол байгаа шиг. За эхлээд бид өхөн товчхон одоо энэхүү цаг үед хүнд цаг үеийг хамтдаа яаж эергээр даван туулах тухай та хоёрын уран бүтээлчдийн саналыг сонсъё гэж бодож байна. Яа. Өөрөөр харуулах болно. Тэгээд гэрүүлийн хүмүүсийг нэвтрүүлэх болохоор аюул сонирхол хоор харлаа. Би яар гэдэг. Ярил шаарлах болно. Яа. Бид өхөн хамтдаа одоо сошиал найз цоврал нэвтрүүлгийг за өөрөөр бас соёлыг түгээе гэсэн байдалтай одоо лайв хэлбэрээр олон удаагийн цоврал дугааруудыг үзэгчтэй хүргээд байгаа шүү дээ. За та хоёрын хувьд бол одоо энэ хөл хорой энэ хүнд хөтөөд цаг үеийг яаж нийгэмдээ эргээр давлгаалаа гэсэн бодолтой байна. Танай гэр бүлийн хувьд. Энэ үед л яг тэгэхээр бас соёл урлагийн салбарт ажилладаг тэр одоо мэргэжлийн одоо үүднээс харахад бол яг бас нэг талын биднэрт бол бас зөв зохистой зарцуулж чадвал энэ бас хол хоройны үе бол бас бидэнд бол бас юмыг давтах нэгнээсээ одоо сошиалар тийм үү нэгнээсээ юм сурах нэгэндээ бас өөрийнхөө бас мэдсэн сурснаа түгээх юм бас нэг талын бол боломж болгож харах бас өнцөг байх болов гэж одоо миний хувьд бол бас бодож байна. Яг одоо сайхан ах нар одоо төвийн театрч болгох юм бол одоо янз янзын бас сайхан барилга челленж тийм юм бол их явж байна шүү дээ. Одоо нэгнээсээ юм сурах. Энгийн үед бид нар ч яг нэг ажил хөдөлмөр эрхлэн явчихна. Өөрсдийнхөө ажлыг хийсэн нэг тусын нэг завгүй хүмүүс явдгаас бас хоорондоо ингэж бас нэгнтэйгээ соёлыг талаар солилцох одоо мэргэжлийн талаар ярилцах төдийлөн боломж олддог юм байна. Энэ хөл хоройны үед ч одоо 2-3 группээс бас группд бас нэмсэн байли хүмүүс одоо морин хоорын групп, морин урчтын групп, хөөмичлийн групп гэх. Тэр болгоноор хоорондоо бас санал асуулгаа ярилцах. Тийм бас их нэгдлийн бас хүмүүсийг нэг тийм нөгөө юг одоо сэтлийг хүмүүст бас өгсөн тийм хөл хорой байгаа болов нэг талаараа гэж байна. За баярлалаа. За тэгэхээр бид бас тэднээс дутхгүй маш сонирхолтой ийм давалгааг одоо үүсгэх гэж байна. За маргааш гуруула энэ нэвтрүүлгээр эргэж уулзна. Тэгвэл бол халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиад одоо байгууллагууд аж ахуйн нэгжүүд маань өдрийн 8 цагаар ажиллаж байгаа. За яг тэр үед нь бид өхөн маскаа зүгээд ариутгал хамгаалтын дэглэм бариад нэвтрүүлгээ өргөжлүүлэх болно. Гэхдээ гэрийн даалгавартай уулзъя гэж хэлж байгаа. За тайл гэрийн даалгавар бол одоо Монгол кино байгаа штэ би чам тайртай гэдэг. За тэр киноны хэсгээс манай одоо нэвтрүүлгийн одоо найруулагч маань өгнө. Баяра. Чи над хайртай тийм ээ? Хоёулаа стасаха амьдрна. Хамт ажиллаа яваад л орой тарахта кино юм жүжиг заавал үзэн шүү заяа. Тэр хэсгээс та бүхэн танилцаад түүнд бол одоо амны хаалтыг тогтмол хэрэглэх за мөн одоо гадуур явахгүй байх тухай агуулгыг шингээгээ түүний амны хайрцагтанд бариулаад та хоёр өөрийн биеэр одоо жүжигчилсэн жижигхэн хэмжээний контенттай
маргааш уулзъя. Тэгээд энэ контентийг бид нийгэмд өгснөөр өөрийн одоо энэ салбар соёлын байгууллага хэрхэн одоо тухайн нийгэмдээ юу үзүүлэх ёстой, яаж ард түмнийг сайн сайхан зүйлүүд уриалгын гэдэг нэг талаараа өгч нөгөө талаараа та хоёрын маань одоо авиасчлаг орон дахь уран бүтээлчд яаж хөгждөг юм бэ гэдэг байдлыг бол кино урлагийн дэлгэцээр хамтдаа харуулнаа. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. За энэ удаагийн нэвтрүүлгийн эхлэл хэсэг энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд түүний одоо хөгжимчгийн театрын хөгжимчин Түмэн Дэмбэрэл Саруул Тангил хоёрынхон гэрийн даалгавартай эргүү уулзын үзэгчтэй нэвтрүүлэг үргэлжлүүлж байгаа хамт байгаарай. Social найз. За түр баяртай. Сайн байцгаана. Намайг Инхтвэгийн Түмэн Дэмбэрэл гэдэг Өмнө Говь аймгийн хөгжимчгийн театрт хөгжимчин мэргэжлэр ажилладаг. За намайг Суврын Саруул Тангил гэдэг Өмнө Говь аймгийн хөгжимчгийн театрт морин урчаар ажилладаг. Бид 2009 оноос СТД сургуульд морин урч мэргэжлэр Идрөт Монгол Улсын гай жижигчин Идрөт агшийн удирдлагуудаар сурч 2013 онд төгсөөд 2013 онд одоо Өмнө Говь аймгийн хөгжимчгийн театртаа хөгжимчнээр ажиллаж эхэлсэн байгаа. Одоо хүртэл ажиллаа явж байна. За бид тэр оюутны нэг анги тэгээд 2009 онд оюутан болоод 2010 оноос хойш үерхэж эхлээд 11 онд анхныхаа хүүхдийг гаргаад одоо 11 оноос хойш одоо хүртэл 9 жил хамт амьдарч байгаа юм. Хоёр хүүхдийн аав ээжэд болжээ одоо тэгээд. Ачаа одоо 3 дугаар курсээс анхныхаа охиныг уугаа охин олгодж авч ялаа. Улаанбаатарт хоёр оюутан. Эхнэл хаст эхнэрээ амаржуулж би ч бас давхар одоо баяр сайхан мастертай Pegasus урлан гэж одоо сургалтын төвтэй тийм урлан байдаг тэнд давхар ажилтдаг оюутан. Тэгээд түрээсийн байранд оюутны хоёулын тэгэл аав ээж олж ялаа. Анхандаа бол нэг үзээгүй учраас бол тэгж нэг одоо болно гэдэг тийм бэлтгэл юм бол нэг тэгж нэг хүнд болно бол санагж байгааг л дээ. Болсноос хойш яг тэгээд бас хямдах нөгөө эл амаа мэдэж ярихаас ихсэлээд жоохон хариуцлага нэмэгдэн. Хоёрт ирүүн мэдээж амьдрал авч явах хэрэгтэй. Манай бол бас тэгж захижсэн. Хүн болно гэдэг чинь миний хүн хариуцлага шүү. Чигнэр хөхтийгээ өмнө одоо ачааг үрж явах хэрэгтэй тийм үү? Гэх зэргийн тийм бас сургаалууд бол бас нөлөөлдөг байх л та. Сошиал найзын зочид болох гэр бүлийн хосууд маань урлагийн салбараар дамжуулан олон нийтийг соён гээгэрүүлэх, оюун сэтгэлийг баясгах нүр их хөдөлмөр зүтгэлээс ухарч үзээгүй. Энэ бүхний ард амжилт бүтээл, алдар нэр, ад жаргалыг мэдэрдэгч бас энэ бүхнийг бий болгох зам тийм ч амар бишээ. Түүний нэгэн тасралтгүй өсөж дэвжих, суралцахын тулд хайртай өрсөөсөн хагас жилийн туршид хол байсан тухайгаан үрэн санахын гашууныг энхүү нэвтрүүлэгт маань хуваалцсан юм. Ажил мэргэжил бүгд цуг иш тоглолтоор явлаа, програм сургаал боллоо. Арга гэр дандаа аягдчих гэдэг байхгүй. Наашаа тоглолтоор явж ингэж өөр орн орнуудаар ингээд явхад ингээд хамт явхад гэр бүлийн хүмүүс хамт явах сайхан байдаг. Дутагдaltaй тал гэх юм бол ямар нэгэн уран бүтээл, ямар нэгэн юм дээр тайзан дээр одоо битгий одоо ингээд зэрэг ингээд одоо ингээд гараад юм одоо хийлээ, уран бүтээл ингэж хахад нэгнийхээ нүдэн дээр нэг зэмлүүлэх амар хэцүү байдаг. Сегнүүд тий. Тэгээд тэр хэсэг амар хэцүү байдаг. Тэгээд мэдээж хоёулаа нэг дор ажилладаг учраас хүүхэд маш их хаягддаг. Тэгээд жоохон бага байх үедээ хүүхдээ жоохон нэлэх байх үед нь ажилдаа ороход одоо ард одоо ингээл ангидаа хийчдэг. Бит ерөөсөн тайзан дээр гараа явчихдаг. Зэрэг хоёулаа адилхан мэрэгчлээ учраас морин урчд гарна, дөрвөл гарна, нөхөө миний хамтлаг гарна гэвэл бит хоёулаас гараа явчихдаг. Хүүхдээ хайчдаг. Ард байгаа хүмүүс ерөөсөө хүүхдийг ерөөсөө ингээл шийлгэн анаа хувцсан дэрийн ингэн хаана явж байгаа юм мэдснэгүй бүү мэдэн тоглолт эхлэхдээ бид нар дуусчихж ард нь гардаг учраас тэг ингээ хамт олон маань бас ингээ аваа явчихдаг. Тэгээд
битээр бас 6 энэ ажиллаж байгаа хугацаанд 6 сарын турш урд Хятад очиж ажилласан. Тэгээд тэр хугацаанд болохоор манай охин маань 1-р ангид 2-р ангид байсан. Тийм тэгээд хүүхдээ хол энд нь орхичоод 2-р анги хүүхд минь хараахан гараас гараагүй. Бас тий сургууль соёл нь байнгын дагаж ижил нөгөө одоо хараа хяналттай байхгүй болдгоо. Тэгээд тэр тийм хүүхдээ хаяад сургууль одоо тэгэл багш нар нь яг л өөр юм шиг хандаад аав ээжээс хоол байгаа гэл битирлэн ингээл яриад сурлагын яаж байгаа гэл өө зүгт ажгүй одоо ингэж 8 тэгж байгаа шүү 8 ингэж байгаа шүү ингээл баг хүүхдээ болохоор бүр хөдөө аав ээж дээр орхицсан. Тэгээд явжсэн. Тэгээд санаад амар их санаад би нэг тайзан дээр гараад бид нарыг хамтлаг гарцсан байсан чинь тайзан дээр гараа нэг Хятад хүүхэд хараад би гараа орилоос суцсан нөгөө магтаал явж байгаа миний хэсэг орох хэрэгтэй байсан чинь би байхгүй орилоос суцсан. Дэмбэ манай нэг бонгны залуу хоёр над руу ингээл над руу хараад ингээл нөгөө магтаалаад яваад би бүр ойрлоос суцсан хүүхэд хараад хүүхдээ бүр амар их санацсан. Мөн энэ хугацаанд бас охиныг маань хичээл сургуулийг тасалдуулахгүй бас мөн одоо өөр юмсэг одоо дотн харьцаж одоо ингэж авч явдаг байсан одоо оюун цэцэг багш та бас ташранд баярлж талархснаа бас илэрхийлье нэвтрүүлгээр дамжуулаад. Үнэхээр мундаг сайн багш байсан. Байсан гэж. Байсан гэж боддог. Дуусгайсан уу? Мундаг багш шүү л гэж тийм. Чи та байгаа үстэй. Байсан шүү дээ гэж явж байгаа. За. Оюун цэцэг багштай бас маш их баярлаа гэдгийг энэ ташрамд илэрхийлье. Бас таны ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хөсөө өрөөё энэ нэвтрүүлгээр дамжуулаад. За сошиал найзуудаа зориулаад одоо нэвтрүүлгийн багийнхны өгсөн даалгавраар бид гэрийн даалгавар авсан байгаа. Тэгээд гэрийн даалгавраа бэлдээд тэгээд яарчсан битээр бас өөрсдийнхөө зүгээс л яарчсан. Биелэх гэж хичээсэн байгаа. Би шамтартай тийм Монголын сайхан нэг би шамтартай киноны хэсгээс тоглосон байгаа. Тэгээд энэ бас нэг онцлог нэг юм л яхаа одоо тэр үеийн одоо би шамтартай киноны тийм голдор өрлөө би давхар байсан бол одоо манай хамаатаа бас арай илүү би давхар хайцсан нөх яа. Би давхар бас байсан юм давхар тийм тохиолдол бас мэрэгжил хоол хүмүүс ч бас жоохон жүжиглэх гэж тэр тал бол сул байсан баг. Орчин цагийнхаа юутай уялдуулж одоо нийгмийнхаа юутай уялдуулж тэр үеийн киноныхаа хэсэг дээр одоо ингээд одоо нэг дэлхийд нүүрсэн байгаа өвчлөлийн юг сэдвийг одоо оруулж дандаа маск юмны тухай ярьж оронд нь орлоосон байгаа. Гихчлээ одоо бас энэс аваад үзэхэд бол энэ метр одоо бас зөндөө тийм хөгжилтэй юу зүйлүүд бол зөндөө гарсан байгаа. 1 минут гарны байна бичлэгийн дотор гэхэд нилээ бас хөгтөө явдлоо чадахгүй мэдгүй юм бас их гарч ирдэг юм лээ бас. Одоо хөрлөө баяраа хоёр одоо нурууч хэцүү бэлээ. Тэгээд би бичлэгэн дээрс харж ирсэн. Тэгээд одоо яаны зураг авалтын үеэр би нөхрөөсөө амар намхантай гэж бодож байгаа. Тэгээд яахаа санал тавьж байгаа дээр нь зогсох юм болоо гэж бодсоо чи тэгээд зогсож байгаа. Тэгээд санал дээр зогсоо. Чи даах юм шүү. Би энэ амар намхуу юм уу? Хин Дэмбэг одоо ширээн дээр суулгуулад тэгээд би бас гиз том байгаа учраас Дэмбэг газар суулгуулад гисээ оргшин төрж байгаа. Тэгэл нэг арайхс нурууч хэцүү болол тэгэл зураг авалтыг хийсэн байгаа. За одоо битэрийн бас гэрийн даалгавраа бас хэрхэн биелүүлсэнийг одоо хамтдаа харцгаая битэр. Баяраа. Чи надад хайртай тийм ээ. Хоёлаа сайхан амьдрнаа. Өглөө ажилдаа явахдаа ч гэсэн
Орой ажилласаа ирэхдээ ч гэсэндээ маск сайн зүүн шүү за. Тэгээд аавын магтад шаашаагаад байдаг. Байгалийн үзэсгэлэнт газар болох Ёлын ам хуршивэртийн амд очиж цэвэр агаараар дархлаагаа дэмжинэ. Тэгээд аймагтайгаа бүх маскч цагныг худалдаж авах шүү за. Чи юу ярив? Юу маскч цаг? Сармис цагаангаа хоёр хот дархлаагаа дэмжиж болно шүү дээ. Чи гэр бүл найз нөхдөдөө эрсдэл оруулж байгаа гэдгээ мэдгүй байна уу? Би бол өөр хүн шүү. Наад маскч цагнаа дэлгэртэй л. Би бол дархлаа сайтай эр хүн шүү. Ойлгов уу? Чи ч гэсэн өөр хүн юм да. Дэлгэр чи бас энд байна. Чи бас маскны тухай адилхан бодолтой байна. Дугаараад өгдөө чи өөр. Чи ингэж олон хүнийг эрсдэлд оруулахгүй шүү. За ер нь маска зөөсөн цаг юм байна да. Хөмийн маань бол одоо Монголын одоо язгуурлын нэг гэж явдаг. Одоо энэ Ховд аймгийн Чандман сумаас гаралтай гэж хүмүүс үздэг. Хөмийн юугээр онцлогоо гэхээр одоо ямар ч хөгжим орохгүйгээр одоо тэр одоо ямар аялал байна тэрийг одоо хоолн дээрээ зөвхөн тоглож сонирхолтойгаараа даваа талтай мөн одоо шахаа эсгэрээ гэсэн давхар өнгийг бас зэрэг ингэж тоглож явдаг. Одоо нэг хүн яваалаа гэсэн үг шүү дээ. Энэгээр бас онцлог даваа талтай болов. За урлаг гэдгийг бол одоо маш олон хүмүүс олон янзаар бас тайлбарласан байдаг. Нэгдсэн одоо тим гэсэн тодорхойлтол одоогоор яг тогтсон байдгүй болов гэж боддог би бол. Бидний хувьд л болохоор урлагийг бол одоо урлаг бол одоо сэтгэлийн хэл юм гэж бас ойлгож хэлж авч болно. Бид нар одоо альва одоо тоглож байгаа зохиол уран бүтээлээ хүмүүст хүргэх гэж одоо хэдхэн минут одоо тоглолтод одоо манай номер хамтлагийн номер орлоо ч юм уу хуурын номер орлоо гэхэд 3-4 минут юм тоглоод ингээ өнгөрдөг ч гэсэндээ тэр 3-4 минутын юмыг бид нар бэлдэх гэж хүмүүстэй ард түмэндээ хүргэх гэж бид нар маш их хоорондоо ярилцсан өөрсдөө ажиллана. Тэгээд бас бэлтгэл сургуулаа маш их хийж одоо тэгэл цаарнаагүй үзэж ижил ямар ч хүнд хүрэхээр хэмжээний юм гарах гэж хичээдэг. Уран бүтээлчийн зүрх сэтгэл ямар ч цаг үед
Үргэлжид их шиг хөгөөр солонгорч, солонгоын тэр өнгөндөө өөрсдийгөө хөглөж байдаг жамтай. Залуу уран бүтээлчид маань энэ онд ард түмэндээ авьяас бэлэг, хөдөлмөр зүтгэлээ тайлагнах, үнэлүүлэх, мөнхөд игшиглэх хос чавтас тайлан тоглолтоон 2 удаа хийхийг зорьсон боловч дэлхийн нийтийг нөмөрсөн аюулаас болж хойшлоод байгаа үлээ. Олон бэрхшээл хүндрэлүүдийг туулж ард иргэддээ уран бүтээлийг хүргэх тэр агшин бол хамгийн сайхан. Гэсэн ч Монголын яс 3 гэдэг бэлэг өрөөлийг дөрөөлж уран бүтээлч хосууд маань бие даасан тоглолтоон сайхан цаг ирэхээр улам төгөлдржүүлэн олон түмэндээ хүргэх нь дамжиггүй. Одоо энэ оны 1 сард мөнгөд игшиглэх хос чавхтас гэж одоо анхныхаа бие даасан тоглолтыг одоо тэр хийхээр төлөвлөж байсан боловч одоо цар тахлын улмаас одоо хөл өрөө болоод тоглолт маань хойшлогдсон. Мөн сая намар 11 сарын 16-ны өдөр тоглогдохоор бас бэлтгэлтэй ороод явж ирсэн. Бидний тоглолтыг бас Хотгонбаатар захиралтай 4-р сургуулийн хамт олон маань бол бас маш их дэмжиж ажилласан. Мөн Сүхэрдэн дарагтай Ноён сумын нутгийн зөвлөл Батуул дарга Ноён сумын засаг дарга байсан. Хаангар сумын засаг дарга Баяр Эрдэнэ дарга гэх мэт одоо бас маш олон хүмүүс хамтарч дэмжиж ажиллаж байсан. Бас энэ хүмүүстэй бас баярлсан, талархснаа илэрхийлье. Одоо Хотгонбаатар захирал маань 4-р сургуулийн Хотгонбаатар захирал маань одоо ирээд багштай одоо хэдийг авчирж өгөхөөр плет авчираад өгч гэхээр за нэг 80-90 хүнтэй бол ядаж нэг 50% үзэх хөлгүүдээ гээд би нэг 45 плет авчираад өгсөн байсан. Тэгээ яах вэ одоо буцаах болов яах вэ гэж дотроо би чинь бас тэгж бодоод аваачаад өгсөн байсан чинь оройн л утас дуурал ярьсан чил чи ер нь манад ер нь 100 плет болгоод авчираад өгчих. Тэгэд өөр яахаар байна, өөр яаж туслахаар байна гэл баян ингээл ярьдаг. Тэгэл ерөөсөн битэрт ерөөсөн хүмүүсийн нэг наашаа гэсэн хандж байгаа үнэхээр чин сэтгэлээсээ дэмжиж туслая гэсэн бас хүмүүсийн сэтгэл битэрт ер нь маш их гоё байсан. Энэ тоглолт маань бэлтгэл ер нь бүрэн орчихсон. Ирэх уран бүтээлчд маань ирчихсэн. 3 хоногийн өмнө цэцэлсэн юм л. Тоглолтод бол бас зөвхөн одоо бэлтгэл сургууль гэхээс наан одоо ялангуяа манай мэрэгчлэлд бол одоо хөгжим, хөг, застав маш чухал байдаг. Тоглолтод манай санхүүгийн хүндрэл бол энэ дэр бол маш их гарч ирдэг одоо. Тэр олон хүмүүс авчираад байр сав, хоолунд ирэх очих зардал гэх мэтлэн. Энэ санхүүгийн бас хэрэгцээнд маань бас хандив тусалцаа өргөсөн дэмжлэг үзүүлж исэн бас хүмүүс олон бие бас тэднэртэй бас баярлаа. Одоо ингээд ямар нэгэн тоглолтыг одоо битэр гэдэл тоглолтынхаа ард гаргахын тулд одоо манай хөгжим анги мөнгөндөө 6 хүн хөгжимчтэй тэгээд үлээвэр суур одоо хөгжмийн хөгжөндөө дутуу учраас бид нарт авчирч ажилуулах шаардлагатай. Дууралт одоо бидний хувьд бол дууралт маш чухал байдаг учраас тэгээд авчирч ажилуулах хүмүүс хөрөнгө мөнгө тэгэл одоо тэр хүмүүсийг авчрах зардал чирэгдлэл зөндөө одоо хэрэг болдог. Тэгээд одоо ингээд энэ бүгдийг ард гараад үзэгчтэй хүргэхийн тулд санхүүгийн дэмжлэг тэгээд бас зөндөө хүний хүч хөдөлмөр цаана ингэж шингэж зарцуулагдаж байдаг. Тэгээд урлагийг одоо ойлгож одоо бид нар хүлээж авч одоо бидний хамтран ажилладаг бүх хүмүүстээ маш их баярлж явдаг. Тэгээ найзууд маань ч бидний ард маш сайхан найзуудтай. Тэгээд тэр найзууд маань бүгд бидний ард гүйж сүүл тоглолт болохоос 3 хоногийн өмнө гэхэд бидний плет ер нь нуруугаа авсан. Бүх юм болцсон найзууд маань одоо тэдийг авна, одоо өдийг авна. Тийшээ ингэн тэгэл бүх юмны ард ингээд битэрт мэдэгдэхгүй ингээд өөрснөө ингээд санаачлагаараа ингээд гүйжсэн. Тэгээд одоо ингээд ерөөсөө битэрийн тоглолтыг одоо ингээд 2 дахь удаа хойшлогдож байгаа. Энэ 2 дахь удаагийн хойшлж байгаа одоо энэ тохиолдлыг бол битэр бол ерөөсөө гутарч хүлээж аваагүй. Угаасаа авахгүй байгаа. Тэгээд
энэ ганц Монгол улсыг биш дэлхийн нийтээр одоо ингэж тархаж байгаа ингэж цар тахал учраас одоо битэрт бол тоглолтоо одоо хийдгээр хийн гэж зориулж байгаа. Битэрийн тоглолтыг ингээд сая 2 дахь нь ингээд хойшлагдлаа гэдгсэн чинь манай урлагийн гавь сэтгэлэн заг зурган ингэж хэлж гисэн. Битэрт өөрснөө заг зурган багш тэгж ингэж надад битэрт хүн ярьж хэлсэн. Юу гэж ингэ гэдгсэн чинь нэлээд босго өндөртэй тоглолт болохонд сайхан шин театртаа орж байгаа бүр олон хүний өмнө яхахтай цаг нараа болоогүй байсан юм билгүү дээ. Сайхан том театрт ороод тэр сайхан 800 хүний судалтай тэр сайхан Монголд байхгүй шин театртаа ингээд тоглогдох энэ хувьтай юм байлгүй дээ гэж ингэсэн. Тэгээд битэр бас хөврөлөөр хүлээж авч байгаа. Үнэхээр ингээд 2 дахь удаа ингэсэн. Тэгээд бүр олон хүний судалтай бүр сайхан шин тоног хөрөмжтэй сайхан орчинтай тийм газарлын тоглогчтой маань тоглогдох хувьтай юм билгүү дээ гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Орой тавьдгаар дахиад бэлтгэлтэй орондоо ямар ч гэсэн цоцохгүй дээ ямар ч сан тоглолтоо заавал үзүүлэх болно. Бас бидний тоглолтыг бас дэмжиж одоо олон хүмүүс бас сэтгэл хандлт маш их байдаг тийм ээ. Одоо тэр хүмүүсийн итгэлийг одоо зүтгэлээр хариулна ямар ч сан тоглолтоо та бүхэндээ өргөнэ одоо хөлөөрөө тавигдана нэг цаг ирэх байлгүй дээ. За хамт олонны хувьд бол одоо хөгжимчдийн театр маань 50 гаруй оны бүрэлдэхүүнтэй. Битэр ч 13 оноос хойш. Энэ байгууллагт одоо 7 жил 8 дахь жилдээ орохгүй явж байна, ажиллаа явж байна. Энэ хугацаанд хамт олонны маань дэмжлэгийг тусалцаа биднэрт бол хангалттай байдаг гэж бас хэлмээр байна. Хамт олондоо бас баярлж явдаг хэлмээр байна. Ер нь тэгээ урлагийнхаа хоорондоо нэгэнтэй байвал их нэгдмэл байдаг л та. Бус салбар авах юм бол нэг их ойлгодог. Тоглолтоор нааш явлаа. Нөгөө эрчүүд нүрж төрүүлж ачаа мачаа ингэ зөөч гисэн тийм үү. Хүүхнүүд их ачаа мачаа бүгдийг нийгээс аччихсан суугаад илэн байх жишээ нэ. Одоо ер нь хүн бүхний ажил те. Одоо хүмүүсийн 2 дахь гэр гэж ярьдаг. Заримдаа манайхч баг нэг дэх гэр нь олчихдээ штэ. Тий. Тэгээд ажил ачаал үедээ бид нар чи ер нь их цаг үеийн ажилтаа тэгээд одоо завгүй үедээ бол бид нэр өдөр шөнөгөө шөнийн хэдэн цагт ингээд тарчдаг. Зарим ачаал юм гайгүй одоо тоглолт юм гайгүй үедээ бол ингээд гайгүй ингээд өдрөөр ингээд тортолтой явждаг. Наадам хамгийн том тоглолт наадамаар бол тэгэл ерөөсөн айгүйх бэлтгэлтэй байнга л ажил дээрээ байждаг. Тэгээд битэр ерөөсөн сургуулаа төгсөж ирээд хамгийн анх л ажилд ороод одоо ингээд ажиллаж байгаа анхны байгууллага маань тэгээд ямар ч гэсэн одоо хүртэл маш сайхан дулаа гоё уур амьсгалтай битэрийг одоо битэрт хандаж байгаа ч гэсэндээ битэрийн цаагуур ингээд явж байгаа ч гэсэндээ ерөөсөө зөв харагддаг. Тэгээд нэг үеийн манайх чи харьцангуй залуучууд тэгээд залуучууд гэхэд бол аюу хэв нэгдэлтэй нэгнийгээ дэмжих сэтгэлгээтэй нэг юм эхэлсэн байхад бол манайхан бол нэгнийгээ дэмжиж яаж игээл ямар ч ард нь гараад ингээд янз сайхан энергитэй гэж би ажлынхаа хамт олныг тэгж хардсан шүү дээ. Зовлон жаргал бүх юм дээр л ирэх хуваалцдаг. Энэ хөөмийг сурахад бол хамгийн их ерөөсөн анхны дэмжиж исэн хүмүүс манай удирдлагууд гэж боддоо шүү дээ. Анхны боловсрол төвд одоо тийм сургалт байна. Та нар очиод ингээд суралцаадах. Гэт бид нар хойш хот руу явж 2 сар сураад энд ирээд ингээд битэр тусалж дэмжиж исэн. Тэгээд урагшаа явах ч гэсэндээ байгууллага маань яваад ир та нар ажиллаад иргээд ингээд явуулсан. Тэгээд энэ бүгдийн маань ард үүдэг хамт олондоо тэгээд маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь эрүүл их сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгээ энэ бас сар тахалтай энэ хэцүү нөхцөлийг бас бүгдээрээ улсын онцгой комиссоос өгсөн шаардлагаа биелүүлээд одоо эрүүл мэндэ сайн сахинж хамгаалж энэ хүнд хэцүү цагийг одоо хамтдаа давцгаая гэж уриалмаар та бүхэнд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бүгийнхээ болон бас дүүнэртэй тий одоо бас залуу гэрүүлүүдтэй гэж хэлэхэд одоо би ч одоо хүнд захиас гэж байна. Гэр бүл байхын утга нь л одоо миний хувьд л элэг бүтэн байна.
эвтэй байх хэрэгтэй. Нэг та хоёр тал бас гэр бол үр хүүхэд нэг номертой байх хэрэгтэй юм дээ. Нэг доор ажилладаг ч гэсэндээ ангид ороо зөөрөд гарахтаас энэ нэг нэгээ өндөрлөө гардаг шнэ. Тэгээд дандаа үндсэх тоолонд бол дандаа нийгэмдээ хайртай гэж хэлдэг. Өөртсөн зөөлөн хатуугаа иддэг л гэж яг өмнө үг шиг санагддаг. Цагчаар нэг өнгөн болчих гэдэг юм да. Захаас. Одоо ингээд надад байгаа энэ гэр бүл маань л одоо ингээд миний хамгийн том үнцтэй эрхэм юмнууд л гэж хэлэх юм л. Аз жаргал одоо баяр баясгал одоо тэр амьдралын нөгөө хамаг сайхны бас бүх тэр одоо амьдралын сайхан бүхэн бол бас хоёр охиноосоо би харж авдаг л да. Одоо орой ажил тараал ороод ирэхэд бол хоёр талаас орой маань хэцүүгдэл багтах жишээтэй. Өглөө ажилдаа явхад ээлжилж ирээд үнсээл баяртай хайртай шүү аав гэж явуулах жишээтэй. Ер нь бол одоо энэ одоо амьдралын баяр баясгал болгоныг бас хоёр охиноос авч явдаг гэх юм уу да. Уулзах гоё юм. Энийг л судлаа. За тэг.